8:11. Энэ дугаараа эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, хүндрэл, бэрхшээл сэдвээр бэлтгэлээ. Хөнгөлөлтийн үнээр үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг хит хязгаарлаж, өвчин оншийн бүлгээр хатуу заах нь буруу. Энэ байдлаас болж иргэн хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй байдалд хүрээд байна гэж эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт төрийн бас байгууллагын тэргүүн Эрдэнэт онцоллоо. Тодорхойлбол эмч өвчтөн хоёрын харилцаа холдсноос иргэн хохирох нь их болсон гэлээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас код гэж бичдэг болсон. Тэр кодонд тааруулж эмчнэр өөрсдөө иргэнтэйгээ биш, өвчтөнтэйгээ биш, кодонд тааруулж эмч бол даатгалын сангаас санхүүжилт авахын тулд иргэн тааруулж ажилладаг учраас эмч иргэн хоёрын хоорондын харилцаа холдсноос даатгуулагч маань өөрөө гомддог болсон. Эмч маань өөрөө тэр шивэлтэй хийж байгаа нэртэй хамаг цагаа аваад дээрэс нь өвчтөнтэйгээ харьцаж чадахгүй болсон. Даатгалын гадраас ирж байгаа кодон дээр нь за яг энэ өвчний дагуу ийм төлбөр тооцоо ингээд өгдөн шүү. Өөр өвчнөр өгдөггүй шүү гэхлээр тэрэнд нь тааруулж эмчнэр өөрсдөө зохиож бичдэг. Тэрэнд нь тааруулж эмчилгээ бичдэг. Яг тусламж иргэдээр бол эмнэлгийн байгууллагууд нь иргэдтэйгээ харьцах харилцаанууд өөрөө холдооч хөндөрч байгаа гэсэн үг. Тийм учраас иргэд өөрөө тусламж авахд хэцүү болж байгаа. Эмнэлгийн байгууллагаар нэг хэвтсэн бол олон удаа ойрт хэвч болохгүй. Эсвэл нэг шинжилгээ өгсөн бол 14 хоногийн дараагаар дахиж эмнэлэгтээ хэвтгэхээс биш. Шинжилгээнийх нь 14 хоногийн хугацаанд эмнэлэгтээ хэвтэх юм бол даатгалын сангаас эрүүл мэндийн байгууллагт мөнгө өгөхгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү нөгөө зохицуултын асуудлууд нь өөрөө эрүүл мэндийн даатгалын ерхий газар сонгон шалгуулалт гэсэн нэрээр гэрээ хийж байгаа. Тэр эрүүл мэндийн байгууллагуудыг эрүүл мэндийн яамд магадлан итгэмжлэхэд энэ болцсон байна. Аснаар ажиллаж болно гэдэг хахад манайхтай сонгон шалгуулалтаар гэрээ хийсэн газруудтай хийнэ гэдэг давхар өөртөө ингээд ачаал үүсгээд тэгээд тэднийхээ дагуу энэ өвчтөн дээр бид нар ийм санхүүжилт өгнө гэдэг ингээд ясан богдуулах замаар ажиллаж байгаа нь өөрөө иргэд тусламж асуудал болж байгаа. Иргэд тусламж үүсгэх авах хэцүү. Очор дугаар ихтэй болно. Дээрээс нь эмч иргэний хоорондын харилцаанууд нь хөндөрөөд байгаа. Тэгэхээр энэ бол юу зайлшгүй нэг хуулийн дээр эргэж харах асуудал болчиход байгаа юм л да. Ер нь бол эрүүл мэндийн даатгалын газраас гаргаж байгаа бид нар ийм өвчтөн дээр ийм кодон дээр ийм санхүүжилт өгнө гэдэг ингээд эрүүл мэндийн байгууллагуудыг тулгацчихлаар ирж байгаа өвчин маань өөрөө хасарсан өвчтэй байж болно. Олон төрлийн өвчтэй байж болно. Олон удаагийн эмчилгээ шаарддаг байж болно. Урт хугацааны эмчилгээ шаарддаг байж болно. Тэр төрлийн өвчнүүдийг эрүүл мэндийн даатгалын газар зөвхөн энэ онцгой дээр санхүүжилт өгнө. Усан дээр нь өгөхгүй гэхлээр тэр таарахгүй бол эмчнэр тааруулах гэж өөрсдөө зовж байгаа хөөх. Онцны кодыг бичдэг програмаа ашиглаж эхлээд юмаа шивж явах хоорондоо нөгөө өвчтөнтэйг харьцахгүй болохоор нөгөө өвчтөн чинь өөрөө зовёрыг хэлж чадахгүй. Тэр өвчнийхэн зовёрт нь таарсан эмчилгээнүүдийг хийхгүй бол байгууллагатай санхүүжилт оруулж өөрөө цалингаа авахын тулд эмнэлгийн байгууллагын эмчнэр чинь өөрөө зовж эхэлж байгаа хөөх. Тэгэхээр энэ хоорондын уялдаанууд нь жоохон авсалтаагүй болоод эрүүл мэндийн байгууллагч чирэгдэж байгаа, иргэдэн чирэгдэж байгаа. Даатгалын байгууллагч гэсэнтэй айлхаар чанартай тусламжуулалтыг хүргэхийн тулд нөгөө эрүүл мэндийн байгууллагуудаа ажиллаж байгаа, сайн ажиллаж байгаа л да. Тэгэхдээ тэр нөгөө хоорондоо жоохон авсалчихгүй байхгүй. Энийг л зохицуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгал гэдэг бол иргэнийг урьдчилан сэргийлэх, эрт онцлох, бага зардал гаргах дээр л анхаарах хэрэгтэй. Энэ бол эрүүл мэндийн яамн дээр байдаг биш. Өөр бие даасан жижиг агентлаг байх хэрэгтэй. Одоогийн шиг эрүүл мэндийн яамтайгаар нийлээд том байгууллага болоод бүгдийг нь удирдаад эрүүл мэндийн яамныхаа магадaltaй хэмжсэн тэр зүйлийг үүсгээд заавал манайхаар сонгогдсон доор заавал манайхтай сонгогдсон дагуу гэрээ хий. Гэрээ хийснийхаа дагуу энэ зөвхөн энэ кодоор л санхүүжилт өгөр энэгээр би чинь тэргээд ийм тулгын шаардлагатууд явж байгаа нь өөрөө уг нь бол чанарын хяналт тавьж байгаа арга л да, шинжилж байгаа арга. Жилд давхарсан тоогоор 6 сая орчим иргэн эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн үйлчилгээ авч байна. Гэвч чанар хүртээмж тааруугаас хүссэн эмчилгээ үйлчилгээг иргэдэд үзүүлж байна уу гэвэл үгүй. Иймд даатгуулагч иргэнэ бодсон тушаал шийдвэр гаргаж явахгүй бол иргэдээс ирэх гомдол тасрахгүй гэдгийг эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт төрийн бас байгууллагын тэргүүн Эрдэнэт хэлсэн юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь эрсдлийг хаах зарчим дээр суурилсан байдаг. Энэ агуулгаар эмч эмнэлгийн байгууллага чанаржуулах, ингэхдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээний 80 орчим хувийг анхан шатанд үзүүлэхэд анхаарч нийтийн эрүүл мэндийн чанарыг дээгүүр тавихыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг. Үүнийг зарчим болгож ажиллах нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үндсэн үүрэг байх ёстой. Гэтэл эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтанд анхаарч иргэн эрүүл байх арга хэмжээг орхисон том алдаа гэдгийг төрийн бас байгууллагын төлөөлөл чухалчиллаа. Тэгвэл урьдчилан сэргийлэх, эрт онцлох, бага зардал гаргах зарчим хаана алдагдав? Эрүүл мэндийн багц хуулиудад өөрчлөлт орсноор ямар агц гарсан? Эдгээр асуултанд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Бямсран хариулт өглөө.
За стратегийн худалдаа авахч байгууллагын нэг гол үндсэн зорилго бол эрүүл мэндийн байгууллагуудын иргэн даатгуулагчдад үзүүлж байгаа чанартай тусламж үйлчилгээг худалдан авах явдал. За тэгэхээр энэ одоо чанартай тусламж үйлчилгээг худалдан авна гэдэг бол эргэн даатгуулагч одоо альва өвчний улмаас юм уу, урьдчилан сэргийлэх хүслэгт орсон юм уу, альва эрсдэл тохиолдоход бол одоо энэ чанартай тусламж үйлчилгээ аваад сэтгэл ханамжтай байх ёстой. Тэгэхээр яг энэ чанар дээр нь хяналт тавих тал дээр одоо бид нар бас илүү анхаарч ажиллаж байгаа. Яг гэвэл тусламж үйлчилгээний чанарыг бол одоо бид нар олон аргаар хянаж байна л да. За тухайлбал эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоол гэдэг энэ бол одоо сая хамгийн сүүлд гарсан. Энэ бол одоо нөө тусламж үйлчилгээний нэхэмжилтээр чанарын хяналтыг хэрхэн тавих вэ гэсэн энэ шалгууруудыг баталж өгсөн юм тогтоол байгаа. Ер нь бол одоо эрүүл мэндийн даатгалын ерхий газар өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоол, тушаал, шийдвэртэй. За Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт, за эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан тусламж үйлчилгээний онцлогын эмчилгээний зааврын дагуу одоо бид нэр энэ хяналтаа тавьдаг. Тэрнээс бол одоо бид нэр эрүүл мэндийн даатгалын ерхий газар өөрсдөө илүү юм зохиогоод ингэж гаргаж байгаа юм биш шүү дээ. Одоо тэр яг л яадвал эрүүл мэндийн даатгалын ерхий газар Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг учраас яг гарсан тушаал шийдвэрийн дагуу энэ үйл ажиллагаагаа явуулдаг юм аа. За тэгэхээр ингээ хяналтын энэ шалгуур үзүүлэлтүүдэд боловсруулад бид нар бас энэ эрүүл мэндийн байгууллагуудаа өнгөрсөн 7 хоногт сургалт хийсэн байгаа. Урд нь бол шалгуур байсан л да. Сая бол одоо бас жоохон өөрчлөлт ороод эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлагдсан гэсэн үг. Сүүлийн 3 жилд эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилтөд тооцож үзлээ л дээ. Тэгэхэд одоо 20 оны 12 сарын 31-тэй харьцуулахад өнөөдөр тэгээ 2021 22 онд олгосон эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилтөд тооцож үзэхэд 20-с 138% нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн байгууллагад олгогдож байгаа санхүүжилт ингээд ийм нэмэгдэхийн хэрээр тусламж үйлчилгээний чанар үүнийгээ дагаад өссөн байх ёстой. Гэтэл өнөөдөр бас эргэн даатгуулагчд чанаргүй тусламж үйлчилгээ авах сэтгэл ханамж дундуур байх ийм тохиолдлууд бол асар их байна л да. Тэгэхээр энэ дээр бол одоо бас бидний эрүүл мэндийн байгууллагуудад шаардлага тавих, яг энэ шалгуурынхаа дагуу хяналтаа хийх. За энэ үйл ажиллагаагаа болж байна. За үүнтэй зэрэгцүүлээд бид нар бас нөгөө иргэдэд тусламж үйлчилгээ авсан иргэдэд SMS үйлчилгээ буюу мессеж илгээж байгаа. За тэрний хариултан дээр одоо бид нар бас үндэслэж эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч бас энэ хяналтыг хийж байгаа. Эрүүл мэндийн даатгалаа ерөнхий газрын дарга Бямсуран ярилаа. Сүүлийн 3 жилд эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилт 20-оос 138% нэмэгдсэн учраас тусламж үйлчилгээний чанар дагаад ийм хэмжээнд өсөх ёстой. Тиймээс иргэдийн мэдээлэл түшиглэн хянах тогтолцоог нэвтрүүлсэн. Үнэлгээ доогуур байх тусам тухайн эрүүл мэндийн байгууллагад очих санхүүжилтийн хэмжээ буурна. Эрүүл мэндийн даатгалаа ерөнхий газарт өнгөрөх 9-р сард 96 тэрбум төгрөгийн нэхэмжил эмнэлгүүдээс ирснээс цахимаар 8, эмч байцаагчийн хасалтаар 2 тэрбум төгрөг хассан байна. Өвчтөнд тохирсон үйлчилгээ үзүүлээгүй, үүнийгээ үнэн зөв мэдээлээгүй гэх шалтгаанаар 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэр бүхэн эрүүл мэндийн байгууллагаас хассан байна. Гүйцэтгэлийн санхүүжилт нэрээр мөнгөний хойноос хэд их улайрах, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг зохион бичих, оншин код ахиулах, хуурамч нэхэмжил лилгээн даатгуулагчийн мөнгийг завших оролдлого маш их гарч байгаа учраас хяналтаа улам наривчлана гэж эрүүл мэндийн даатгалаа ерөнхий газраас мэдгдлээ. Хэдийгээр гүйцэтгэлийн санхүүжилтөнд тавих хяналт чангарсан ч иргэний төлсөн даатгалын мөнгө авсан үйлчилгээтэй дүйц хэмжээнд суудгагдж байна уу гэдгийг авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх хэлтэс тандсан байна. Ингэхэд огт үйлчилгээ аваагүй байхад 560 мянган төгрөг суудаглаа. Хаалганд авчулсан хурууны 6 эрентхэнд яаралтайгаар харуулхад 278 мянган төгрөг авсан байна. Их зэрэг 700 гаруй санал гомдол шүүмжлэл иргэдээс иржээ. Иргэдийн санаа бодол сэтгэлдлийг сонсохын тулд бид нэр одоо цахим орчинд өрнөд байгаа мэдээллүүдээр бас дүн шинжилгээ хийж үзлээ. Хийж явах явцад бол яг эрүүл мэндийн даатгалтай холбоотойгоор өрнөсөн асуудлуудыг яг тодорхойлоод харах юм бол ерөнхийдөө огт үйлчлгээгүй байхад надаас ингээд 560 мянган төгрөг авчихлаа гэсэн мессеж ирлээ тий. За дээр нь хурууга хаалганд тавьчуулаад яаралтайгаар эрентгийн зураг авахулахад 278 мянган төгрөг авсан байна тий гэж мессеж ирлээ тий. Даатгалын цангаас нь гарлаа гэсэн үг шүү дээ. За тэгээд эмч
нэр стор нэгээд эмчилгээ хийж эхэлдэг. Тэгээ энэ стортой танилцах боломжууд биднэрт байдаггүй. Эрүүл мэндийн салбарын зан харилцааны хувьд бол доголдолтой байдаг гэх мэтлэн асуудлууд бол өрнөж байна. Тэгээ бид нар нэг талын асуудлыг бас ингээд иргэдийн зүгээс ямар асуудал тавьж байгааг мэдээлэлтэй танилцлаа шүү дээ. Нөгөө талд нь бид нар төрийн байгууллагууд руу бас тухайн яг үйлчлэгийг үзүүлдэг байгууллагууд дээр энэ процесс ямар хэмжээнд явдаг юм бол гэдгийг судлахын тулд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр 10 сард ажилласан байж байгаа. Ингээд ажиллах явцдаа энэ дундаас бид нар тухайн ажиллаж исэн өдрөөрөө тасалбар болгоод иргэдээс ирүүлсэн санал, гомдол, хүсэлт, шүүмжлэл, өргөдөл юу гэдгийг ингээд бүх юунд нь түн шинжилгээ хийгээд үзлээ л дээ. Ингэж үзэх явцад нийтдээ яг 702 санал, хүсэл, гомдол, шүүмжлэл ирсэн байсан. Ирнээс нэг 498 нь бол гомдол. За энэ гомдлуудыг хараад байхад агуулгуудыг судлаад үзэх юм бол эрүүл мэндийн үйлчлэгийн даатгалаас авсан санхүүжилтэд хүрэхгүй байна тий санхүүжилтэд хүрэхгүй байна. Хөнгөлөлтийн эмтэй холбоотой эрүүл мэндийн даатгалын шимтгэлээр өмнө нь 70% одоо хөнгөлөлтийн эм авдаг байсан бол одоо 30 болчихжээ. Ингээд хүндрэл учирч байна. Эрүүл мэндийн даатгалаа төлчөөд байхад төлөгдөөгүй гэсэн төлөв харагдаад байна. За дээр нь одоо эрүүл мэндийн байгууллагуудын эмч ажилтнуудын зүгээс зан харилцаа ёс зүйн хувьд бол доголдолтой байна тий. Эмээ бичүүлчихэд байхад очиод авахгүй гэхээр одоо байхгүй байх жишээ нь гэдэг. Ингээд ер нь агуулгуудыг харахад олон нийтийн сүлжээнд яригдж өрнөж байгаа сэдвүүд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр ирсэн өргөдлийн агуулгууд бол хоорондоо давхцаж ирсэн. Иргэн хүн өөрөө эрүүл мэндийн тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтөд нь цахимаар хяналт тавих эрхтэй гэж орсон байдаг юм байна. Энэ эрхийг нь хангуулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах зүйтэй гэж. Иргэн хүний зүгээс яг хяналт тавих асуудал дээр хязгаарлагдмал төвшөнд байгаа мó гэдэг агуулгыг харж бид нар иргэдэд энэ мэдээллийг бас хүргэж өгөөд өөрөө авсан үйлчлэгээ хяндаг байгаа ч төрөө хяндаг байгаа ч ингэж хянснаар бас нөгөө бусад төрийн үйлчлэгээний чанар хүртээмж нэмэгдэн шүү дээ. Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан ахлах комиссар Наран Туяа ярьлаа. Өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар иргэдээс асуух асуумжаа 4 болгон өргөтгөжээ. Тодруулбал та энэ үйлчилгээг авсан уу? Авсан бол сэтгэл хангалуун байж чадсан уу? Танаар нэмэлтээр эм тариа авах uuсан уу? Эрүүл мэндийн бусад байгууллага руу таныг явуулж шинжилгээ онцлогоонд орохыг санал болгосон уу гэх асуултаар иргэний оролцоо цаашлаад тэдний хяналтайгаар эрүүл мэндийн байгууллагыг тандаж эхэлжээ. Тус газар эрүүл мэндийн 2500 орчим байгууллагатай гэрээтэй ажиллан 1 сард 800 гаруй мянган нэхэмжил хүлээн авч эрсдэл байгааг шалгадаг. Ингэх явцад асуудал үүсвэл тухайн эмнэлэг эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэнд захидал илгээн тэдний мэдээллийг хүлээн авах замаар давхар хяндаг байна. Түүнчлэн иргэнээс нэг ч төгрөг илүү авах боломжгүй. Тухайн оншийн бүлэгт хамаарах өвчнөө жагсаалтаар үн тогтдог. Ганц тусал тарианы үн гэж ойлгож болохгүй. Үүнд урсгал зардлаас гадна танд үйлчилгээ үзүүлсэн эмч сувилагчийн цалин хөлсийг шингээсэн дүн гэдгийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Бат Оргил тайлбарлаж байна. Тэгэхээр энэ наривчилсан үндсэн дээр гарч ирж байгаа тодорхой хэмжээний нэхэмжлүүдээр бол үйлчилгээг явуулж байгаа. Тэрнээс биш бүх иргэн рүү энэ SMS гэдэг зүйл бол явахгүй. Тодорхой манай даатгалын цахим систем дээр хянагдаад эдгээр дээр одоо юу гэдгийг нэмэлт иргэний хяналтыг оруулъя гэсэн. Энэ үйлчилгээнүүд SMS үйлчилгээ маань явж байгаа гэж ойлгож байна тий. Та сая ярианыхаа асуултынхаа энд сая ярьсан 200 мянган төгрөг болчлоо гэдэг. За тэгэхээр энэ төлбөрийн арга хэмжээг бол хаанаас зохицуулдаг вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлгээд манай дээд байгууллага байгаа. Тогтоолын хүрээнд бид нэг тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээгээр даатгалагчийг санхүүгийн эрсдлээс хамгаалахын үйлчлэгийг үзүүлээд явдаг гэсэн үг. Тухайн одоо яаралтай тусламж гэдэг юм амбулаторын тусламж үйлчилгээний хүрээнд 200 мянган төгрөгийн төлбөр гарсан гэвэл тухайн одоо юу гэдэг оншийн хамааралтай бүлэгт хамаарах төлбөрийн хэмжээнд тогтоол дээр тэгж заасан байна гэсэн үг. За энэ төлбөрийн хэмжээнд юу багж байгаа гэвэл зөвхөн иргэд маань ингэж ойлгоод идэг. Зөвхөн эм тарианы мөнгө олгогдсон байна гэдэг. Энэ бол эм тарианаас гадна тухайн байгууллагын урсгал зардлууд, тоог, цахилгаан, ус, тухайн ажилчны цалин хөлс гэдэг энэ бүх өртгийг шингээсэн дүн цаана байдаг. Зөвхөн эм тарианы төлбөр энэ 270 мянга гэж бид нэр ойлгож болохгүй. Тэгэхээр өртөг маань өөрөө ийм зардлуудыг агуулад
тогтцсон байгаа. Тогтоолын дүн байгаа учраас энэ гүйцэтгэлээр бид нэр санхүүжүүлнэ. Харин энэ тусламж үйлчлэгийг чанартай танд үзүүлсэн үү тий? Газар дээр даатгалын байгууллага бол иргэн болгоны хажууд нэг байцаагч ингээ хараад хянаад байх боломж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр яг газар дээр хэрэгжилтэн дээр ямар байна вэ? Дахиж нэмэлтээр санхүүгийн дарамт учруулад байгаа юм биш үсттэй гэдэг үүднээс бид нэр тодорхой нэхэмжлүүдээр ийм үйлчлэг ашиглаж явуулдаг гэж ойлгож байна. За ер нь бол жилдээ давхурдсан тоогоор 6 сая орчим үйлчлэгээ бол манай даатгалын сангаас гардаг байгаа. Энэ тооны иргэдэл байна гэсэн үг. Тийм давхцсан гэдэг нь болохоор би өнөөдөр тухайн жилдээ хэдэн ч үйлчлэгээ авч болно тий. Тэгэхээр давхцсан тоогоор 6 сая орчим болдог. Багцлаад харвал 40 гаруй үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж байна. Дийлэнх нь 50-аас 80%, зарим үйлчилгээ тусламжийг 100% үнэгүй авахар зохицуулжээ. Жилд 1.4 их найт төгрөг санд төвлөрдөг. Энэ мөнгөөр иргэн даатгуулагч чанартай үйлчилгээ авах учиртай. Үүний төлөө эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажиллаж байна уу гэдэгт иргэний хяналт маш чухал болохыг талууд онцолж байна. Энэ хөтөлбөрөөр эрүүл мэндийн даатгалын санхүүжилт хүндрэл бэрхшээл сэдвээр хүргэлээ. Бэлтгэсэн Зол Заяа, найруулагч Жамбал Дорж, нэвтрүүлэгч Цэвэлман.